Бишгэж яваа цэцэгтэй ногоон газарны гэрэл нарны цэлэмэн тэнгэрэмий. За би ер нь бол нөгөө хөдөө өссөн. Тэгээд яг хотод шилжиж хурж ирээд ер нь дандаа хоттой байгаад амралтаараа дандаа аав ээж дээр очдог. Тэгээд энэ жилийн үед гэх юм бол бараг 7 сар гараад яг сумын наадмын нэг өдөр өнгөртөл би хотод байсан байхгүй. Тэгсэн чинь айгүй нэм гунигтай жоохон ийм хэцүү санагдаа. Тэгээд маргааш нь шууд унаа олоод сумынхаа энэ наадмын 2 дахь өдөр нь нутагтаа очсон. Тэгээд ягаад ч юм цаанаас ингээд догтлоод айгүй гоё л байсан. Том болох тусам очих зав цай жоохон багасаад ирд юм байна. Тэгээд тэрийгээ дагаа сэтгэл санаа манай жоохон хямраад ер нь. Гэхдээ яг нутагтаа 1 2 3 хоногоор ч хамаагүй очиод ирвэл айгүй гоё болоод ирдэг. Манай аав ээж хоёр болохоор Булган аймгийн Могот сумын угуул хүмүүс байдаг. Тэгээ манай аав ээж хоёр багасаа нэг ангид сурсан. Нэг ширээний найзууд байж байгаа. Тэгээд гэр бүл болоод ингээд одоо 4 сайхан хүүхдээ аав ээж болоод явж байгаа. Аав маань маш хөдөлмөрч хүн байдаг. Дугуйд сурч ажиллуулж исэн, ноос авч исэн. За тэгэл малаа харна, машин тэрэг засна гэж ерөөсөө хийж чаддгүй зүйл байдаггүй. Тийм болохоор ааваасаа суралцах зүйл маш их байдаг. За ээж маань болохоор яг нэг юм ухааны гэх юм уу те бид нарыг илүү ингээд тулчилж уулздаг хүн нь бол ээж. Тэгээд аав бол ерөнхийдөө нөгөө байж байгаад нэг том шийдвэр дээр нь ингээд гар бие оролцдог юм уу. За би анх 7 дугаар ангиа төгсөөд тэгээд манайх бас нэг айлтай хамтарч гүгээ барьдаг байсан. Тэгээд яг намайг аав за чи энэ жил нэг гүс хаацуур шүү нэг номхон гүгээ. Тэгээ би айгаа дотроо ингээд чичрээд нэг 7 дугаар анги хүүхд юм чинь тэгэл гүс хаасан ч айгүй гой санагдаад тэгэл дараагийн самнаас нахвал одоо тэгвэл би 2 гүс саая гээл. Тэгэл дараагийнх дээр нь 3 болоод ер нь номхон гүнүүдээ эхэлж яг сааж сурсан. Тэгээд тэрнээс хойш 8 дугаар ангиас яг автаа хоёулахнаа гүгээ барьж байгаа. Тэгээ 9 дугаар анги гээд ер нь жил болгон л гэр бүлээрээ ингээд гүгээ барьд. Тэгээд өглөө бид нар чинь 5 гэж усвал дундаа явчин. Тэгээд 6 гэхэд адуугаа хашаад ер нь 7 гэхэд ихний гүс хаалтын цаг болчдөг байхгүй. Тэгэхээр гүгээ саачаад орж ирээд цаг хараад 1 цагийн дараа ахаал гардаг. Тэгэхээр 1 цагийн дотор хийж амжуулах зүйл бас маш их байгаа. Хөдөөний ажил чинь барагдахгүй. Бүр суугч завгүй айгүйх ажилтай байдаг. Яа хөөх юм аа. Шин тоглол. Шин тоглол. Энэ жилийн анхны төл. Анхны төл. Энэ хөөх юм даа. Хөөх юм ээ. Хөөх юм аа. Хөөх юм аач. Ааха. Ээжний нэг халцаа. Улс орон болгон өөрсдийн гэсэн соёлтой, ондоошилтой. Тэгээд манай Монгол орны хувьд гэх юм бол бүр үнэхээр маш их тийм олон үнэт зүйл, маш их одоо олон жилийн юм гайхалтай том түүх агуулж идэг. Тэгээ нүүдэлчин соёл иргэншил гээл те. Энэ яг ондоошлоо бид нарыг хадгалж авч үлдэх ёстой гэж боддог. Би чинь байсыг л аав ээжтэй ярахаар хэдэн малаа санаад байна, нутгаа санаад байна гэл. Яалтчгүй хөдөө өссөн маань бүр үнэхээр ийм тийм ондоошил болгож өгдөг, бахархдаг. Тэгээ хотод бол ингээл өглөөнөөс орой гараад хідэн барилга байшин машины дунд ингээл ер нь нэлээд ийм сэтгэл зүй их нөгөө гэмтдэг юм шиг санагддаг юм дуу чимээний бохирдол гээл те. Хөдөө очихоор илүү ийм сэтгэлийн амар амгалан мэдэрдэг. Би доороо 2 охин дүүтэй, дээр нэг ахтай. Тэгээд ер нь бол доороо 2 охин дүүтэй учраас 2 охин дүү маань хоёулаа намайг харж өсөж байгаа. Би одоо илүү үгээрээ гэхээс илүү үйлдэлээрээ дүүнэртэй зөв үлгэр дуурайл үзүүлэхийг илүү хүсдэг.